Чи герман хараал сурсан уу? Бодлоо. Чин дандаа ингээд нэмэх 18 заа юу? Йоо сая дэлбэртлээ шалгууллаа. За Германд хөл тавьсан ачаа маань ашгүй гайгүй хурдан гараад ирчихсэн. За сайн уу Германд хурж ирчихсэн байж гэн. Тэгээ Германы цаг агаар бол одоо бол нэмэх 10. Гэхдээ айгүй чиглэг тэгээд айгүй жиндж гэн. Буусан буудлаа та нарт танилцуулъя. За би орж ирээд юмаа тавьсан шүү. Европын ер нь бол дундаж гэх юм уу яг л нэг дундаж жочид буудал нэг иймэрхүү байдаг байхны. Би сая энэ хаалгаар орж ирээд эндээ 0-той бааны алчууртай тэгээд нэг удаагийн оос хойд байхгүй тэгээд нэг удаагийн таавч бас байхгүй би ингээ гуталтайгаа ийм нэг жижигхэн 0 байна. За эндээ нэг юм ортой орны хажууд нэг ийм юмтай тэгээд цонхтой 2 цонхтой би төрүүлж орж ирээд гадаах үзэгдэх орчныг харсан. Гадаах нь нэг иймэрхүү. За тэгээ мэдээж буусан буудал болгоны хөрөгчийг хардаг. Хөрөгч нь бүр ингээ онгорхой байж исэн. Германд ирээд хамгийн ихний буусан буудал маань айгүй гоё дэжгүй буудал байлаа. Таалагдлаа. Тэгээд үнийг би энд ингээ биччихээ. Дундаж үнийг. За одоо хамгийн ойрхон байгаа нэг хоолны газар ороод нэг хоол итчээд тэгээ өрөөндөө орж ирээд амрах тишээний хандив манай буудлын доор аюу хэрэгтэй юм байна. Энэ жишээлбэл ингээд Франкфуртын одоо map байна. Тэгээд энд таксины одоо такси чамд хэрэгтэй бол энд ингээд мэдээлэл нь байна. Ер нь ингээд энийг аваад гарлаа. За энэ ресторанд орж гахаан тагалцаг иднэ. Энэ нэр аюу алдартай юм байна. Одоо энд нөгөө гахаан тагалцаг нь өөнөр орцгоё. Энэ тагалцаг айгүй буруу сонголт байсан. Айгүй хатуу байсан гадна талаараа тэгээ би талын хийдэж чадсан. Гадны YouTube-рууд энэ гахаан тагалцагыг Германд очиод заавал идэж үзээрэй гэд YouTube сувган дээрээ хуваалцаад идэг байсан болохоор би бас ямархуу амттай юм бол гэж сонирхоод нэг удаа идэж үзсэн байгаа. Германы түлхүүрний осор байна. Сонгож байгаад аль нэгийг нь авнаа. Германы метро нэг иймэрхүү. Гэхдээ янз янз байдаг л да. Миний яг харуулж байгаа суусан метро яг энэ байж тарлаа. Тэгээ манай буудлын хажууд яг метроны буудал байдаг. Айгу амар. За хэдэн бэлэг дурсгалын юм авлаа. Бас нэг ном авлаа. Тэгээд одоо хотел руугаа алхаж байна. Тэгээ миний анзаарснаар бол Германд айгу гаж хүмүүс айгу их байдаг юм байна. Би бүр амар гайхлаа. Тэгэл зүгээр явж байгаа гинт үйлээл хотелд ороод ирлээ. Амарлаа. Ядарч байна, хөлийн давхаа өвдөж байна. Маргааш өглөө нь. Hello. Миний Германд бууж байгаа 2 дахь буудал. Тэгээд Германы одоо би Мюнхен гэдэг хотод байна. Тэгээд маргааш би буцаад Франкфурт явж 10 жилийнхаа хүүхдтэй уулзсан. Би сая Франкфуртаас Мюнхен ирсэн. Мюнхенээс буцаад Франкфурт орно. Нэг тийм байна да. Тэгээд миний буусан буудал гаднаасаа нэг юм өндөр юм байна. Германд бас гайгүй өндөртөө орох байшин байна. Би сая нөө чимдаанаа оруулаад тавьсан. Одоо орж өрөөгөө үлээж авчаад буцаж гараад яг өөдөөс ийм хөрхэн дэлгүүр байна. Тэгээ би мапаас хөрх юм харж байгаад бас та нарт харуулж болохоор дайггүй юм байвал бас харуулнаа заяа. Ямар ч тач буудлынхаа өрөөг очиж сонирхъя. Германд бороо оржээ. Бороо тусаад байна. Hello. Ийм хөрх reception дээр нь газрын зураг нээд юм байна Германы. Тэгээд энэ юу нээд юм бэ? Хөрхэн бал өнгө өгч. За receptionist буудлынхаа картыг авчлаа. Одоо өрөөндөө ороод өрөөгөө та нарт бас харуулнаа. За Германд буусан 2 дахь буудлынхаа өрөөг та нарт харуулъя. Үгтэй. Мэр том 0-тэй юм байна. Би энэ тарагдаж байна. За ингээд 0 хаангууд энтэй талд нь хувцсны ийм үлгүүрнүүд тэгээд эндүү бас ингэ байд юм байна. Ашгүй заавал receptionist эндүү гоохгүй амар. Тэгээ эндээ хөөрхөн тойлтой. Тэгээ эндээ ажлын ширээтэй. Ормон айгуу гоё том өргөн байна. Тэгээ энэ мэндээ хөөрхөн зураг мурагтай. Тэгээд гадаах орчин нэг юм. Германд 2 дахь буусан буудал маань нэг иймэрхүү байлаа. Айгуу гоё санагдаж байна. Өмнөх буудлаас хав илүү дээр том ортой. Тийм гоё зурагт мурагттай юм гоё ажлын ширээ мэрэгтэй байна. Таалагдлаа. Тэгээ би одоо хайлт газ нүрээ хамгаалах газны хэдийн төгчөөд тэгээ хэдүүлээ гарцгаая. Мөнхөн хотоор жоохон зугаалъя те. Манай буудлаас нэг холгүй айгүй олон юм хоолны газар байд юм байна. Ийм дөнер энтер байдаг, сэндвич энтер байдаг. Би тэгээ сая нэг дөнер, нэг сэндвич захиалчлаа. Тэгэд ямархуу юм ирэх нөө. Идэж үзгээд хоол идэхгүй бол бүр яг өлбөрч өглөө. Тэгээ би сая захиалгаа өгчлөө. Одоо хүлээж авах зураа та нартаас
гадаа хэлчих тийм үү гэж бодоод гадаа гоё гэгээтэй энэ дотор жоохон харахгүй байна. Харцаа надад өнгөө өгсөн. Тэгээд ийм дүүнер кебаб идсэн. Яа би нэг сэндвич тэгээ нэг ийм дүүнер кебаб захиасан байхгүй юу? Нөгөөх нь идэж бараад энийг идэж барахгүй тэгээ ингээд барьцсан явж байна. Германд бол цаг агаар сайхан байна уу? Манай миний хуц муц тэр чигээр өөр мөг далах нэ. За яг би нэг гөвнөө заяа. Миний гар хоёр гар хоёулаа юм завгүй нэг нь идэн нөгөөдгөр нь ингээд юм бичлэн. Одоо би яг Германы Мюнхен хотод байгаа байхгүй юу? Тэгэхээр Мюнхний төв талбай руу бөөнөрөө очие. Маргааш би 10 жилийнхаа ангийн хүүхэдтэй Франкфурт дээр очиж уулзсан. Өнөөдөр ямартай ч Мюнхенд саяны та нарын үдсэн жичил буудалтай хончоод тэгээ Франкфурт руу хөтлөнө. Мюнхен хотод ирсэн хүмүүс маш чанартай бараг боломжийн үнээр авах боломжтой юм шиг надад санагдсан. Германда бол 100 гаруй хотын 3-т чигсдэг ийм том хот байх нэ. Одоогийн байдлаар энэ хот нь сая 500 гаруй хүн амтай байна. Герман бобл тиний газар харлаа. Йоо ямар гоё юм бэ? Герман бобоо ч үзмэрх юм. Таны хонхон дуурайд энэ яахаар дуурайдаг хонхыг би мэдэхгүй заяа. Тэгээ би сая нэг юм хөөх юм авчлаа. Бобог авчлаа би. Сайн нөө амар сайн хоол идсэн болохоор амар чадхлаа байна. Тэгээ бобогоо юм жимстэй юм цай шиг юм авчлаа. Амар гоё юмтай байна. Амар гоё юм аа. За нэг юм хөшөөний урталт ирлээ. Тэгээ одоо энэ нь ингээд илгэцсэн байгаас тээ. Ингээ хүмүүс ингээ байрсаар агаад ингээ илэгдүүлсэн гинэ. Нэг тийм даван момогтой байна. За ядраа жоохон суучлаа. Германы Мюнхен хотын төв талбай. Юу Сүхбаатарын талбай. Гэтэ яг манай Монголын талбай бас гоё. Тэнд гоё сар хараад сууж байна. Гоё нэ. Айгуу гоё цатглан. Энэ нэр зөндөө олон дэлгүүр байна уу. Гэтэ би юу ч авсангүй. Таалагдах юм ерөөс юу ч хэлэх. Гэтэ зүгээрээ. За тэгээ жоохон сууж агаад бодлохоо өрөөрөө орлоо. Bye bye. The next day. За guys би одоо Мюнхнийхаа чичил буудлаас явах гэж байна. Тэгээ Мюнхен Франкфурт хоорондоо нэг 4 цагийн зөрүүтэй. Тэгээ Франкфуртод манай 10 жилийн хөвгөлээд байгаа. Тэгэхгүй бол дэс явах болох байлаа. Йоо за одоо нэг юм Франкфурттэй ирлээ. Энэ бас их ганга автобус байна. Би бүр дотор муугаа оргоод гадаа айгу дулаахан байна. Тэгээд би одоо 10 жилийнхаа ангийн охинтой уулзсан. Тэгээд энд бас 33 номерын автобус ирж байна. За юу охинтой Германд уулзчваа гэж бодож магадгүй манай ангийн 10 жилийн охин надтай яг 112 дугаар ангиад төгсөөд шууд Герман руу ганцаараа сурахаар явсан юм мундаг охин байгаа. Хитрхи хөөрхөн охин болохоор царайгийн танараас нууж байна. Бодлоо зүгээр эрсдлээ тооцоолоод хүмүүс янз бүрийн бичвэ гэд царайг нь нууцлсан байгаа шүү. Цагаан олтон болоод байгаа гэсэн сураг байсан уу юу? Нэг тийм сураг гарсан шүү. Хитээж байгаа. Чи Герман хараад сурсан уу? Бодлоо. Нэг үг хэл. Заах юм хүүхдөөс юу юм бэ сурыг. Чи дараа нь зааж. За. Герман хэдэн хүн амтай? Мэдгүй штэ. Оо чи одоо 63 хүн сая хүн амтай. Худлаа би зүр таамагласан шүү. Октод л болсон хойно сайхан шопинг хийдэг юм аа. Вау энэ байц хараач. Хүү ямар том юм бэ. За нэг юм адилхан халуун сав авахар боллоо. Халуун хүүд усаар арчдаг амьдралд хэрэгтэй. Гэрийнхандаа юу гэж хоосон байх вэ нэг хэдэн ойм савчлаа. За авсан юм аа уншуулах чи. Яг бандаж шиг авчтэй. Баяртай тахын. Яа би төрий outfit өнөдөр. Биш юу хин outfit биш монголоор яар. өмсөн хувцас. Өмсөн хувцас өнөөдрийн өмсөн хувцас. Би бол амар халууцч. Би дээдлэхгүй үрч. За Германд хамгийн сүүлийн өдөр тэгээ миний ачаа хэтэрсэн. Одоо очиод чамтай ачаагаа багландаа. Өнөөдөр би хоёр хамт бод онон ямар бэлэр хэлчих би сая. Гэтэ ингэж хэлнэ үстэй. Хамт хоноо. Яг өөрөө Google Map хардаг гэсэн бол хүнээр харууллаад яа. Би ч марг жаргаад байгаа юм шүү. Ирсэн дээрээ. Зарим мэрэг мөн бол дэндүү гоё юм байна. Би манготой тэгээд юм рафаэлотой юм маргач навлаа. Яагаад ингэж хонх дуурайд идэв? Япол шүү. Хятад юм уу? Чи аа цоо мэдгүй л дээ. Одоо би Аз явах гэж Азар яах юм. За ингэ чи хэл хоол хитэн цаг хайв на мэпэра. 2 цаг. Тэгээд гүштэй энэ чинь яг нэг газар очингууд нэг л болохоо байгаа. Нэг үл чи идэхгүй гэл би нэг үл идэхгүй гэл. Хатаа хоол идмээр юм шүү дээ. Энд одоо гоё агаар захингаа хоолоо идэн. Ямар юм бэ тийм яа. Тийм. Чи хараа суугаад үз. Үнэлээд авах. Тийм би одоо хоолоо зүгээр өөр үнэлээд олчихно. 20 минутын дараа. За мэпний шаардлага байхгүй. Би ингээ хамраараа үнэрлээд пицца энэ чи юу лээ? Паста
хоолтой тийм хоолны газар ороод ирлээ. За оройн хоол паста. Тэгээд пицца. За хоолоо дэлб биелээ. Паста бол үнэхээр гоё байлаа. Дахианы махтай. Пицца бас үнэхээр гоё байлаа. Энэ хоёулаа гоё байлаа. Сайхан цадлаа. Одоо буудлын руугаа 26 минут талхаад ороод хуцаа өмсчихэд гарч түрээсдэг дугойд штэ. Тэрийг түрээсэж үзье гэж бодож байна. Энэ удаагийн бичлэгийг маань ивэнттгэн хамтран ажиллаж байгаа байгууллага болохоор Даналанд буюу хөөсөн чихэр байгаа. Удахгүй бас хүүхдийн баяр болгож байна. Заавал парк орч хүүхдийн ийм хөөсөн чихэр авч яснаас гоё дэлгүүрээс яг ийм солонгос гоё амттай хөөсөн чихэр аваасаа гэж би бодоод танарт гоё зориулаад 3 төрлийн дэлгүүрээс худалдаад авчихсан байгаа. Хөөсөн чихэр идэг удцсан ба штэ. Шууд хазаад идэж болно. Өнгөнгөөр нь тойруулаад идэж болно. Хуруугараа зулгаагач ч идсэн болно шүү за. Чи сая юу гэсэн бэ? Даналанд хөөсөн чихэр хаан зарагдаж байгаа. Гэртээгээ хамгийн ойрхон байгаа дэлгүүрээс авах боломжтой шүү. За, гарч дугуй унах гэж байна. Германы дугуй унаж үзэх гэж байна. Түрээсэлтэй дугуй. Миний үсийг хараач. Бид хоёр энэ дугуйг унах гэж байна. Манай буудалтай бүр айгүй ойрхон манай буудал энэ байна. Ингээл нэг жоохон алхаал. Ийм сайхан дугуйнууд бас байдгийм байна. Тэгээ 6 еврогоор 30 минут унжлах юм байна. Тэгээ тэнд бас дугуйнууд байсан. Гэхдээ тэр ингээд жоохон жижигхэн санагдаад байсан. Тэгээд энийг нэрж унах гэж байна. Скутер бол бид хоёр унждаггүй. Бид хоёр бол дугуйг бол мангас шиг унана. Тэгж найдаж байгаа шүү. Running down to the tide, taking the way to the dark side. I wanna be your man. I love you. Let's sing this song again. Шөнийн 10 цаг 33 минутанд ингээд Германд хар шүн сартайд дуунах гэж байна. Дуугоё. Дуу маш гоё. Тэ дугуйд сураа юу да? Ганцаараа ингэ байж чадах. Чи юу? 11 ангитай дууж чаддгүйсэн мэй гэж. Бас машинууд айгүй хурдан явдаг болохоор эргэн тойрноо бас хөөрхөн ажиглахгүй болоосаа аюултай байна. За, өстө гоё юм байна тий? Яа. Гоё замтай болохоор дугуй унахад хүртэл амар урамтай байна. Ингээд машин ингээд мөрөгчгүй гэж яахгүй. Германд дугуй унах гоё юм байна. Айгу таалагдж байна. Сайн үгсгүй. Танилцж болох уу? Бид хоёр сая бүр амар дүүргээр явсан байна. Өдрийн нөгөө алхаад айгу эвгүй байсан дүүргээр сая дугуйтай хурдан давхлаа. Гоёлаа. Яна дууган ансараагаад айгу амар дүүрэг дээр ороод ирлээ. Дан ийм архитан сатуулсан ийм сая дүүргээс чүэ гарч ирээд одоо яг 4 замын уулзуур дээр тэр зогсож байна. Харин тийм ээ. Ингээд сая бид хоёр заяа ингээд дуусаагаа энэ байшингээ цаатлаар ингээд явсан байхгүй юу? Чин дандаа ингээд нэмэх 18 заяа. Oh my god, тэгээ баахан эрэгтэй хүмүүс ингээд би энтэйгээ ингээд тохилцоод тэгээ бид хоёрыг ингээд барих гэж заяа. Тэгээ бид хоёр сая ингээд цоохтаад аюултай юм байна шүү. Ийм амар эрсдэлтэй юм хийж болохгүй юм байна. Одоо бид хоёр буудлын руугаа явах гэж байна. Ногоо. За бид хоёр сая дуугаа түүтэй тэр гадаа тавьчаад ийм цагдаатай метроны буудалд ашгүй ороод ирлээ. Тэгэхээр бид хоёр ингээд хамгаалагдсан гэсэн үг. Чөтрөөс л амар л шүү ёо. Амьдрал үстэй. Германд хамаагүй тэгж орой өвдөж. Яг хөө бусад хотууд нь гайг байж магадгүй. Энэ Франкфурт ер нь бол жоохон аюултай. Тэ. Яг нэг вокзалын хэндэн байгаад байгаа болохоор ер нь жоохон аюултай байсан. Би ч юм явах хэрэгтэй. Би ч ямаар байна. Би сэлхэмт явмаар. Би ч анхид ааштай. 23 кг болоод турчих юм бол чаа би ингээд чимнаамд чихэрч. Миний чимдээ хүү орон чи харсан үстэй. Явуучлаараа өнөөдөр бол Германд хамгийн сүүлийн өдөр нэсэн байна. Өчигдөр хамгийн сүүлийн өдөр гэдсэн чи. Өнөөдөр би 2-3 цагаас нисэн. Одоо өглөөний 9 өнгөрч байна. Тэгээ буудлаасаа гараад сая буудлаа өглөөний цагаа ууцсан. Тэгээ одоо сайхан энэ өрөөний дэлгүүрч юм ороод жижигхэн талхсан байвал тэгэл Монгол руугаа явлаа да. Яа, манай чами Улаанбаатарыг өмссөн. Яа, борохо зарж ин 79 еврогоор. Тэгэхээр дахин ажиллаултаа борохо. Яа. За, одоо болио окей. Европ тэрснээс хойш хайрс гоё болоод байнаа. За явлаа Берлин баяртай. Төрийн нөө буусан өрөө.
Бид уг нэг хоёр тустай байхгүй тэгээ цаашаа нийлүүлсэн өчигдөр шин кино авч үзээд. За ингээд би чамдаа бэлтцээ ингээд явлаа. Герман баяртай, Франкфурт баяртай. Баярлалаа. За ачаагаа өгчлөө. Одоо Германы онгоцны буудлын дээр онгоцондоо суух гал хүлээж байна. Миний ачаа ашгүй 21 кг байна заяо. Би буудлынхаа доотлол зинзүүлж үзэж хахад 24 байсан заяо. Би тэгээ бүгдийг ингээд цүгэндээ ингээд хуваагаад хийцэн. Тэгээ нэг юм хөл байна да. Хажуугаар дандаа гадаад хүмүүс тийм ачаагаа хөнгөрүүлэх гээд дотоороо цамц өмсөөд тэгээ энэ аимшигын дузаан анхүүдийгээ өмсөөд гадуураа бас юм арай хүнд гэсэн юмнуудаа бүгдийг өмссөн. Бараг 2 давхар оймс өмсгөн халгүй байлаа. Тэгвэл илүү ачааны мөнгө гэж өгмөргүй байгаа байхгүй. Тэрний оронд нь юм авч идмээр байгаа байхгүй юу. Йоо сая дэлбэртлээ шалгууллаа. Явтай шүү ороод ирлээ. E2 гейт дээр би ороод шууд Монгол нисэх юм байна. Тэгээд баахан чимдаас автаа авчихна. Одоо нэг 0 орчоод харъя. За онгоцондоо суучлаа. Одоо Монгол руугаа явлаа. Монгол очиод уулзъя. За Монголдо буучлаа. Монголынхоо онгоцны буудлын гадаа байна. Тэгээд Европын аялал маань үнэхээр сайхан болж өндөрлөлөө. 3 орны влогийг та нарт хүргэлээ. Тэгээд амжилттай та нар үзэж дуусгаж байгаа хаа. Тэгэхээр ямар ч чинүүрээд өссөн та нар бүгд нь баярлалаа. Дараагийн хамшлаар уулзлаа. Түр баяртай. Европын аялал үнэхээр гоёлаа. Very you don't start